За сайн бацгаана уу. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За ерөнхий сайд. За дээрэс нь ерөнхий сайдын хүү. За дахиад ерөнхий сайдын одоо бэр болох гэж байгаа. За нэг охин. За ингээд нэг юм гурвалжин нэг юм бас нэлээд шууглаа сошиалар. За ингээд үжсэн чи одоо дээрэс нь дахиад нэг хүн нөгөө ерөнхий сайдын одоо худ ураг болох гэж байгаа хүн гээд. За ингээд сүүлийн 2 3 хоног ингээд энэ тэнд бичлэг хийгээд бүр ингээ гурвалжин байсан юмыг дөрвөлжин, тавлжин, зургаалжин болгоод. Тэгээ ингээ сонирхол татаа явуулчлаа шүү. Монгол гэдэг ч одоо тэгээ өдөр болгон сонирхолтой мэдээлэл явж идэг. Ястаа нэг супер газар штэ. Тэгээ яг үнэндээ бол эхлээд нөгөө 20 настай нэг хоёр хүүхдээ хоорондох асуудал за яах вэ тэр тэгэл. Үнийг хэлгээ тоогоогүй. Тэгээ ягаад тэгэхээр бас энэ чинь 20 нас гэдэг чинь хорвоод нэг тийм удаа үргэлжлэхгүй. Бас нэгдүгürt нөгөө талаас мөнгө гэдэг бол яг дараа олж болно. Тэгэхээр хонгор залуу 20 насаа гоё дурсгалтай өнгөрөх хэрэгтэй. Бас бие биендээ гоё бэлэг авч өгөөд ингээд дурсамжтай өнгөрлж ивэл бас болж штэ энэ залуучууд ингэх хэрэгтэй гэд. Нэг үнэндээ бол тоогоогүй л дээ. Тэгсэн чинь сайн нэг худ ураг болох гэж байгаа хүн орж ирээд ингээд бүр байдлыг эдрэтэ болгоод гурвалжин, дөрвөлжин, тавлжин, зургаалжин болгоо явцсан болохоор би бас яг юу болоод байна гэд ингээд нэг бичлгүүдийг нь үзлээ л дээ. Тэгээд бичлгүүдээс төрсөн сэтгэлдээ энэ дээр ярья. За яг нэг үгүүлгээд энийг нэгтийг судлаад ингээд материал цуглуулад суугаад байх зав алах. Зүгээр л яг нэг тэр нэг 2 3 бичлэгийг харангуут одоо эргэн ган үе төрсөн сэтгэл гэдэг юм бол. За ерөнхийдөө тэр охины ааваас эхлэе явчихнаа. Тэр охины аавын нэг юм хоёрхан л бичлэг байна л дээ. Гэхдээ тэн дээр нэг юм эргэлзээтэй нэг хитгэн асуудлууд байгаад байна. За нэгдүгürt за нөгөө хүн бол өөрийгөө 20 хэдэн жил бизнес хийсэн мундаг хүн гэсэн. За дээрэс нь Америкийн нэгдсэн улсын за Виржиниа улс гээд за тэрийг дараа нь алдаа улсан гэж ярьсан. За ямар ч үсэн тэн дээр нэг юм одоо компанитай гэж ярьсан. За дээрэс нь бас нэг компани одоо Монголд одоо төлөөлөгч албан ёсны төлөөлөгч. За дээрэс нь Монголд ийм компанитай гээд. За ингээ ярьсан. За ингээд нэг хальт сонсоход бол ингээ олон бизнес удирддаг мундаг хүн юм шиг боловч за яг өнөөдөр тэр сошиал дээр гарсан мэдээлэлээр нь бол тэр нэг Америкийн Виржиниа мужид гэдэг байгаа компани нь үндсэндээ бол тэр чинь одоо 23 онд байгуулагдсан компани юм биш үү. Тэгээ өнөөдөр ингээ 25 он гэхэд хаагдсан. Тэгэхээр байгуулагдаад 2 жил болж байгаа компани. 2 жил болж байгаа компани яг одоо эдийн засгийн хувьд бие дааж эсвэл одоо тэр охин мохиндоо нөгөө хүмүүсийн хилээд уурыг хүргээд байгаа шиг тийм үнэтэй юм аваад өгчих тийм хангалттай орлого олох боломжгүй л дээ энэ Америкийн нэгдсэн улсад бол. За яг тэгэхээр одоо би ч өөрөө Америкт амьдардаг хүн. За Америкт маш олон монголчууд бизнес хийж байна. За манайхан хумсны бизнес, таракийн бизнес одоо юу гэдгийг 960 рестораны бизнес гэдэг. Тэгээд ингээ бизнес нээхэд за манайхан ч бол одоо урд нь байсан бизнесийг худалдаад авах тэгэл хэцүү шттэ үнэтэй. Тийм болохоор манайхан яадгүй гэхээр бүр 0-оос нэхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол цоошин газрыг олоод өөрсдөө тогтжуулаад бизнес болгоод энэ хамгийн хямдхан байдаг. За гэтэл ресторан байгуулахад хумсны салон ингээд байгуулаад тогтжуулаад нэг өөрсдийнхөө нэг юм стандарт хэмжээнд авчрахын тулд бүр багаар утгад 100 мянган долларын засвар үйлчилгээ ордог байхгүй. Тэгээд 100 мянган доллараар ингээд засвар хийгээд нэг ресторан байгуулна. Тэгээд нөгөө мөнгөө яг урт хугацааны туршилт олно гэхээс 1-2 жилийн дотор нөгөө 100 мянган олоод ашигтай ажиллаад явчихна гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүний ярьж байгаа шиг нэг компани ингээ байгуулсан юм байна. За тэгээд тэр компани ингээ 2 жилийн дотор хангалттай нөгөө зарлаа гаргаад буцаагаад орлого олоо тэр орлогоороо ингээд одоо нөгөө хүмүүсийн дургуун үргээд байгаа шиг охиндоо тийм үнэтэй машин Монголд 2 хүн байдаг ийм машин авч өгөөл. Тэгээ тэрийг би ийм орлогоор олсон юм а гэж тайлбарт бол эн чинь нэг л ихтгэлдээ сонсогдохгүй л байл л да. За нэгдүгээр за хоёрдугаар тэр нэг охиндоо бас нэг цүнх авч өгсөн гэж байна. Тэгээ 10 сая төгрөг явуулсан гэж байна. Тэгээд тэр нь ингээ багдсан одоо хүрхгүй гингүүт нь дахиад 10 саяг явуулсан гэж байна. Тэгэнгүүт л сошиал дээр буцаагаал нөгөө охиных нь тавьсан нөгөө скриншот байж байгаа. Тэн дээр нь болохоор тэр тавьсан цаг нь гэсэн чинь ерөөсөө л яг нэг ижил минутанд 2 дахиад 10 саяг явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний хэлж байгаагаар бол эхлээд 10 саяг явуулсан. Тэгсэн чинь охин нь энэ мөнгө чи хүрхгүй байна гингүүт нь дахиад 10 саяг явуулсан. Тэгээд та нар ингээ зүгээр ингээд нэг бодоод үзтээ. Мөнгө шилжүүллээ. Тэгсэн чинь охин одоо шууд уццсан юм уу хаашаа шууд мессеж үчил эн чинь хүрхгүй байна гингүүт л ерөөсөө адаглаад 1 минутын дараа дахиад 10 саяг шилжүүлж болно үстэй. Адаглаад 5 минутын дараа нэг охинтойгоо яриад мөнгө нь хүрхгүй юм байна. Эсвэл охин очиод нөгөө мөнгөний барьж очиод дэлгүүр рүү авахсан ч хүрхгүй байна гингүүт 3 хоногийн дараа 4 хоногийн дараа 5 хоногийн дараа шилжүүлж болно доо. Тэгтэл энэ хүний яриагаар охинтойгоо яриад мөнгө нь хүрхгүй болонгууд нь би дахиад 10 саяг шилжүүлсэн гэсэн чинь тэр нөгөө дараагийн 10 сая нь яг 1 цаг 1 минутанд ерөөсө хэдхэн секундын дотор. Тэгэхээр энэ дээрээс би үндэслээд хэлжээ энэ нэг нөхөр жоохон худлаа залаад нэг хэлж байгаа ярьж байгаа нэг жоохон авцалтахгүй байгаад байна уу да. Яг нэг хийсэн үйлдэл яг хэлсэн үг хоёр нь бас нэг зөрөөд байна уу да л гэд. За 3 дугаарт нөгөө хүргэнтэйгээ одоо хизээ танилцсан бэ гэд.
Ер нь тэр хүргэнтэй болж байгаагаа хизээ мэдсэн бэ гэдгсэн чи тэр хүн болохоор өөрийнхөө одоо нэг сарын өмнө л мэдсэн гэж байна. Тэгээ өнөөдөр чи хараа энэ бичлэг тавьсан өдөр нь болохоор 5 сарын 12 те. Тэгэхээр чи сарын өмнөхөр 4 сарын 12-ноос 2 багц болон түүнээс хойш тийм нэг ийм хүргэнтэй одоо охин тийм үнэтэй болж байгаа юм байна гэх нэг сарын дотор. Гисэн чинь дахиад нөгөө хүмүүсийн олсон бичлэгээр бол одоо нэг энэ залуучин бас нэг өөрөө сакс тоглолт юм биш үү? Саксны спортын мастер болсон гэдэг. Тэгээд тэр спортын мастер болоо тэр ямар арена дээр ч гинүүдээс нэг VIP өрөө аваад тэгээд нэг тансгалж байгаа хоолунд идж байгаа. Тэгээд тэр нөгөө найз нь одоо энэ нөхрийг таглаад постолцсон. Тэгээд тэр нь болохоор 3 сарын 21-нд тэгээд ингээ бүр он сар өдөртөөгөө ингээ байж байна. Тэгсэн чинь одоо энэ чараа баг 2 сарын өмнө хийсэн пост байна шүү дээ. Тэр постн дээр энэ манай найзыг хүргэн охин хоёр нь одоо энэ байр мэрийг авч өгөөд ийм гоё юм хийж яана гэдэг. Тэгэхээр энэ хүн ярихдаа энэ хүргэнтэй болж байгаа гэдгээ ингээд нэг сүүлийн сарын дотор мэдсэн гэсэн чинь тэрнээс өмнө тэр хүргэн охинтойгоо одоо тэр байр сав авч өгөөд тэр спортын мастер засраа тэмдэглээ явж исэн ба шүү дээ. Тэгэхээр дахиад энэ хүндтэй итгэхгүй байгууз. Эсвэл одоо тэр үед нь одоо 2 сарын өмнө өөр хүргэнтэй байсан юм уу? Тэгжээс нь одоо энэ хүний хилээд болж байгаагаар энэ сүүлийн 1 сарын дотор ийм өөр хүргэнтэй болсон юм уу? За мэдхгүй. Надаа нэг иймэрхүү юм ингээд сонсохоор одоо ингээд хараа нэг ийм үг байдаг аахгүй юу? Одоо чи хараа ингээд нэг хүнтэй ингээд юм ярина. Маргааш 5 цагт уулзсан шүү гэн. Нөгөө хүн чи 5 цагтаа ирэхгүй. 5:30. Тэгээд дараагийн өдөр нь чи яадгүй хэр? За дахиад нэг үзээгээд чи яг цагтаа яваад чи нөгөө хүн чи дахиад 5:30. 3 дахь өдрөөс нь эхлээд энэ ингээд дандаа нэг оройттой юм чи хоцортой юм чигээ тэр хүнд итгэх итгэл ингээд багасаа явчихдаг байхгүй. Тэгээд цаашдаа тэрнтэй юм яриад хэрэггүй. Дандаа хоцорно инээ тэрээгээд аль болохоор тэрнтэй ярихгүй хичээдэг. Ийм нэг үг өгдөө. Тэгэхээр тиймэрхүү байдлаар хүмүүс бусдын итгэлийг алддаг. Баг багаар л алдаад тэгээ бусад хүний хувьд бол чи үн цэнэгүй болчихдог байхгүй. Яг л тэрэн шиг энэ залуугийн хувьд ингээд хэлж байгаа ярьж байгаа нэг иймэрхүү байдлаар. Тэгээ дээрэс нь одоо дөрөвт өнөө тэр нөгөө бичлэг дээр би одоо охиндоо үнэхээр хайртай, ойлгомжтой, охиндоо хайртай, бүгдээрээ хайртай. За гисэн ирнэ нөгөө нэг юм одоо найз залуутай болж байгаагээ танилцуулсан чинь тэр нөгөө оюун эрдний одоо ерөнхий сайдын хүү гэдгийг мдээгүй гинэ. Тэгэд энийг би бүр ерөөсөө ойлгохгүй. Одоо ингээд хараа. Би одоо охинтой миний охин ингэсэн болвол нэг ийм одоо хүн дагуулад ирвэл би яах вэ? За удам судар нь хаанах вэ? Аав ээж нь ямар хүн байдгүй. Одоо энэ чинь манай эцэг дандаа л тийм л юм асуудаг үстэй. Хаанах ямар хүн байдгүй, ямар ажил хийдгүү. За хин гэж хүн байдгүй гэд. Тэгээ нөгөө нэг эн чинь үр хөвгтэй л одоо хүнд өгөх гэж байгаа юм чинь удам судрын нөгөө удмын юу илээ. Одоо нэг манайхны үг байдаг шүү дээ. Тэдний удмынхан бол сайн хүмүүсээ. Нэг тиймэрхүү ажил хийгээ явж байгаа ийм мөрөөр хүмүүсээ гэд. Тэгэхээр одоо ингээ нэг хайртай охиноо нөгөө хэлж байгаа ярьж байгаа шиг одоо хайртай охиноо ингээ өөр залуутай байхад удам судар аав ээж нь ямар хүн хаанхын гаралтай хүн юу хийдэм гэдэг ингээ асуухгүй байна гэд. Тгийг боддоо тийм ингээд аав ингээд байна гэд. Мэдхгүй одоо энэ нь ингээл надаа ингээд дахиад нэг итгэл одоо үл төрүүлсэн. За тэгээд цаашлаа явах юм бол нөгөө нэг тэр машин авч өгсөн гэд. Тэгээ нөгөө тэрэн дээр болохоор хэлж байгаа ярьж байгаа нь болохоор нэг манай гэрийн хүн бол нөгөө төрийн ажил алба хийдэг. Тийм хангалттай орлоготой биш ээ. Тийм болохоор яг уу тэрийг бол манай хүн авч өгөх боломжгүй би л авч өгсөн. Тэгсэн чи дахиад нөгөө сошиал дээр нөгөө хүмүүс чи одоо ингээд ухаад гаргаад ирдэг болсон юм биш үү? Нөгөө ихнэр нөгөө нийгмийн даатгалын дарга марга гэдэг. Тэгээ нөгөө хөрөнгө оруулгын мэдээл зэдээл гэдэг дээрээ тэр чи одоо гаргаад өгчт юм. Тэгсэн чи өөрийнх нь хөрөнгө одоо тэр ихнэрийнх нь орлого тийдгээд ингээд тоогоо тавьчих гэр бүлийн орлого гэсэн чи өөрийнх нь орлогоос бага. Гэр бүлийн орлого гэдэг чи одоо энэ нөхрийн орлого үсттэй. Тэгэхээр тэгээд ингээд хөрөнгө оруулгын мэдээлэлээ өгчээсэн юм байна. Өөрөөр хэлэх юм бол ихнэр нь өөрөөс нь хэд дахин орлоготой байсан юм байна. Хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр. Тэгсэн чи одоо болохоор энэ нөхөр болохоор манай ихнэр чинь төрийн ажилтан тэрний орлого гэж явах уу? Одоо би л авч өгнө шүү дээ. Тэгээд одоо ихнэр нь одоо тэр хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр худлаа өгсөн үү? Эсвэл энэ нөхөр худлаа залж гэнэ үү? Одоо ингээд мэдхгүй. Тэгээ иймэрхүү ингээд байтлаас ингээд нэг зүгээр хараа нэг юм 2 өдрийн лайв хийгдэл ингээд энэ нөхөр одоо яах гэж ингэчээд юм. Зүгээр үнэн юм үннээрээ сайхан шүү дээ. Үннээ л хэлж болдгоо юм баг та. Тэгээ нэг юм одоо мэдхгүй энэ нөхөр л одоо дараа ямар ч ухаантай юм яриад надад бол нэг тийм итгэлээ алдчихлаа. За энэ нөхрийн хувьд. За хоёрдугаар тэр нэг хоёр жоохон одоо залуу 20 хэд настай. Тэгээд тэрнийх нь тэр бас нэг хайлт бас нэг скриншот мод байна л та. Тэн дээр нь би зөвхөн эцэгийнхээ нэрийг барьж юу тангаргалын хэлэх нь улсаас нэгч төгрөг аваагүй л гин бид нэр өөрсдийн гэсэн ажилтай амьдралтай хүмүүс л гин. Тэгээд та нар бодоод үзтээ. Тэнд хэлний бэлтгэл сурж байгаа гэж. Хэлний бэлтгэл гэдэг чинь яа гэсэн оюутны визтэй гэсэн үг. Оюутны виз гэдэг чинь албан ёсоор ажиллах эрхгүй гэсэн.
Тэгээд ажиллах ирэхгүй хүмүүс өөр ингэсэн ажилтаа амьдралтай гинэ. Тэгээд та нар боддоо дээрэс нь хил ус байхгүй. Тэр ерөнхий сайдын хүү болохоор хилний бэлтгэл сурч байгаа. Одоо эн чинь хилний бэлтгэлийг уг нь бол заавал тэнд очиж Оксфорд сурах албагүй шүү дээ. Монголд хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэй. Одоо ингэ та нар боддоо монгол хүн эн чинь ийм байд ингээд их хэлээрээ хилээд өгөхөд ойлгоход хамаагүй дээ. Гэтэл очоо Англид очоод англи хүн ингээ хилээд ойлгох нь хамаагүй. Энд чинь их хэлээр Монголд хэлэх чинь хамаагүй хүн ойлгох гэвэл хамаагүй үр дүнтэй сурах боломж байхгүй. Нөгөө талаар хамаагүй хямд сурах боломж. Гэтэл тэнд очиж сурч ийн гэдэг чинь тэр залуу зүгээр яг нь ерөнхийдөө бол би хил ус байхгүй байх гэж бодож байгаа. Хил ус байхгүй мэн тийм болохоор хилний бэлтгэл сурж байгаа бох тийм ээ. За хилний бэлтгэл хил ус байхгүй бай. Дээрээс нь 20 эдгээр настай сургууль төгсөөгүй. Ямар ч боловсрал байхгүй. Дээрээс нь мэдээж хэрэг туршлага байхгүй. Дээрээс нь оюутны визтэй. Ажил хийх эрх байхгүй. Тэгээ ийм залуу өнөөдөр ингээ өөрийнхөө ажиллаад өөрийнхөө мөнгө олоод олох олохтой бүр ингээ хүмүүсийн уурыг хүргээд ингээ бүр их мөнгө олоод тэгээ тэрийг ингээ бусдад ингээд бэлэг болгож өгөөд ингээд байна гэд. Тэгээд ингээд ирэхээр одоо тэрнийг хоёр залууч гэсэн одоо ингээд бас худлаа залаад байгаа юм шиг. Тэгээд дахиад явсаа одоо би яг тэр машиныхын зураг одоо мөн эсгийг мэдэхгүй ямар ч байсан сошиал дээр тэр авч өгсөн машиныхын зураг нь. Тэгсэн чи тэр машин нь болохоор одоо ёстол нэг Монголд хоёрхан байдаг гэдэг нь үнэн бах л да бодвол тэр охины эснэр нөгөө нэг V8 гэдэг. Тэгээ Bi Turbo гэдэг хос турботой V8 гэдэг чинь 8 цилиндртэй. Тэгээ Mercedes юм. Одоо хамгийн сүүлд Америкаас нэг залуу ингээ авахгүй хүүдээ авахгүйхаа надаар ингээ судлуулж ясан болохоор би мэдчих байгаа байхгүй. Үнэхээр ховор машин. Дээрээс нь AMG тоноглолтой. Үнэхээр гоё машин. Тэгвэл энэ машин танд бодоод үзтээ. V8 хөдөлгүүртэй хос турботой ийм машин чи бензинийг бол зүгээр цуслаа шүү дээ. Тэгээ энэ чинь одоо миний амьдарч байгаа Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод гэд хамгийн сүүлд би нэг машин яхад Чикагогоос лав олдохгүй байсан байхгүй. Тэгээ маш ховор байсан байхгүй. Яг тэгэхээр тийм их бензин ирдэг машины чинь зүгээр мөнгөтэй хүмүүс л авдаг байхгүй. А мөнгөтэй хүмүүстэй нэг тийм зүгээр нэг авчаал ингээл нэг зараал тэд нар чинь тэгэл авцсан бол авцсан тэгэл нэг унахгүй ч гэсэн хаа нэг 100 муу болохоор нэг тиймэрхүү загварын машин гаргаж ирж унчаал ингээл байж. Гаражнда цэмбитл хадгалаад байж. Нэг тийм зарах барих шаардлага байхгүй. За зарлаа гэхэд нэг тийм хямдруулаад одоо нэг монголчуудын нэг худалдаж авах боломж тийм байхгүй шүү дээ. Тэгтэл тэгэл тийм машиныг аваад өгсөн. За яг аваад өгсөн байж болно. Тэр нь үнэхээр үнэтэй. Хамгийн гол авцсны дараа нэг бензинээ ийн гэдэг чинь одоо хэцүү байхгүй. Тэр нэг хоёр оюутан хүүхдэд. Тэгтэл ингээл тэр машиныг авч ийн дараа нь тэр бензинийг хийчихнэ гэл ингээд бодож ийн гэдэг чинь хангалттай бас орлого анетрийн байж байгаа. Америкийн нэгдсэн улсад бол тэгээ одоо 20 эд настай хүүхдүүд одоо жишээлх юм бол энэ Чикаго гэдэг чинь одоо монголчуудаас амьдралын үртэг хамаагүй өндөр шүү дээ. Энд одоо V8 хос турботой тийм бенз ингээ унцаа ингээ харах юм бол 20 эд настай тийм хүүхдүүд тийм унаа явахгүй. Би түрүү хэлсэн шүү дээ. Чикагогоос баг олдохгүй байсан гэдэг. За олдлоо гэхэд нэг 60 70 хүрсэн нас нилээ догтцсон. Тийм хүмүүс тэгэл яг нэг амьдралынхаа үлдсэн насыг гой өнгөрөхгүй л хай нэг унцсан тохиолдол явж л байдаг. Тэгэл мань битэн хараад вау 8 цилиндртэй хос турботой хой бенз унцаа явж штэ гал зураг мургийг авч шээ. Ийм л байдаг аахгүй. Тэгээд эндээс ингээд харангуут мэдгүй. Тэр хоёр залуун ч гэсэн нэг жоохон бас нэг итгэхгүй л ингээл. Тэгээд дээрээс нэгэ бодоод үзтээ. Одоо тэр ерөнхий сайдын хүүгээд одоо 22 23 үрцээ. Уг нь бол тийм ээ. Үнэхээр сурах боловсрох байсан бол аль хичээний тийм ээ их сургуульд ороод ингээд одоо бүр зарим хүүхдүүд төгссөн байж байгаа штэ. Тэгтэл одоо бол ингээд их сургуульд сураагүй. Одоо бол англи хэл сураагүй гэж. Тэгээ мэдгүй. Тэгээд одоо ямар аргаар яагаад тэр очоод тэр Оксфорд юунд орцсон? Бүүмэд. Ямар шалгуураар орцсон? Тэр зардлыг хин төлдөө. Одоо тэгээд тэнд орохоор чинь тэр илүү дутуу байр маяр тэр илүү дутуу урсгал зардал асар их мөнгө явж байгаа тий. Тэгтэл тэгээд тэрийг нь одоо хин төлдөө. Арай одоо улсын мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр энэ тэр орцсон байдсан биш үү? Одоо бүүмэд. Тэгээ одоо Монгол сураагүй хүмүүс яахаараа тэр том сургуульд ингээд орцсон явж идэв. Ингээд энэ дээр ингээд эргэлзэх юмнууд зөндөө байгаа байхгүй. Тэгэд одоо мэдгүй дээ. Одоо надад үнэхээр хэлэх юм алга. За тэгээд эдрийг ингээд орхичээ. За тэгээ хамгийн гол нь ерөнхий сайдын хувьд. За ерөнхий сайд чи өөрөө үнэхээр шудрах хүн. Хамгийн гол нь ерөөсөө бизнес хийж үзээгүй насаараа төрөлд ажиллаж байсан хүн. Тэгээд та нар ингээд бодоод үзтээ. Тэнд ингээд нэг хүүн ингээд ямар ч үсэн ингээд болоод бүтээл байд юм шиг байна. Бодвол аавал мөнгөний явуулдаг бах. Хаанаас яаж болоод байд юм бол. Уг нь тэр мэрийг л тайлбарлаж гээл. Тэгээ нэг хөрөнгө оруулалгаа үзүүлчих. Инээ тэрэгээл нэг ард түмэн ингээд шаардал байна. Эн чинь зүү ёсны юм байх л гэж би бодоод байна шүү дээ. Энд чинь. Энд дээр нэг уурлаа л ингээл байх шаардлагагүй шүү дээ.
Тэгээ угтаа бол энэ дээр ярих хэвээр яриулах гэдэг уг нь ерөнхий сайд л байгаа байхгүй жоохон тайлбар хэлчихмээр. Тэгтэл одоо ингээд тухад дург болгож байгаа хүмүүс нь ингээд өмнөөс нь яриад бүр ингээд байдлыг эдрэтэ болгоод бүр ингээд гачин гурвалчин дөрвөлчин тавлчин зургаалчин болгоо авчих. За мэдгүй. Нэг иймэрхүү л байна. Иймэрхүү юм бодогдож байна. За баяр та.